Энэ үнэнч байна гэдэг чинь үүрэг бол биш юм байна. Энэ бол өөрт хэрэгтэй зүйл юм байна. Өөрийгөө асар том хамгаалж байгаа байна гэдэг тэр ухамсарыг л одоо суулгах хэрэгтэй гэж би бол хэлэх гээд байна л да тий. Гэр бүлтэй хүнтэй дотн харилцаанд орж эхнэрт нь эсвэл нөхөрт нь баригдсан 3 дахь этгээдийг 5-аас 10 сая төгрөгөөр торгох, баривчлах, албатан ажил хийлгэх санаачлагыг иргэн гаргасан байна. За энэхүү санаачлага одоогийн байдлаар 5400 хүний гарын үсгийг цуглуулад байгаа. За энэхүү саналыг 100 мянган хүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд улсын хурлаар хэлэлцэх юм. За бид асуудалтай холбогдуулан сэтгэл зүйчээс тодрууллаа. За аливаа зүйлийг хорих, цагдах тусам тухайн хүсэл өдөөгдөж байдаг талаар сэтгэл зүйн мэргэжлийн үднээс тэр тайлбарлалаа. Нийт 10 хүнээс жишээлбэл одоо энэ араар тавьчихгүй юм уу гэж асуухаар 9 нь бол буруу гэж хариулдаг. Тэгээд та ер нь өөр араар тавьжсэн гэх юм бол нэг 10 хүний 9 өөр араар тавьсан байх жишээ нэ. Энэ араар тавилтыг хөөчлөе, торгодог, шийтгдэг болгоё гэсэн юм бол нэг кейс яваад шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр хүмүүсийг буруутгах арга байхгүй. Тэр хүмүүс бол үнэхээр энэ нэг талаараа нийгэмд ийм муухай зүйлийг одоо хориглох ёстой, шийтгэх ёстой, залхаах ёстой гэж бодож байгаа боловч яг үндсэн цаат сэтгэл нь болохоор өөрийнх нь асуудал байгаа. Өөрийнхөө асуудлыг л одоо шийдвэрлэхийн тулд одоо иймэрхүү санаачлал гаргаж байгаа болов гэж бодож байна. Тэгэхдээ энэ нь болохоор тэр хүмүүсийг сэтгэлийн тайвшруулад юм уу нийгмийг их сайхан болгоод хүмүүсийг араа тавьдаг болгочихрыг үл энэ бол худлаа асуудал. Хөлчлөхөөсөө илүү соён гэгэрлийн ажил хийх ёстой гэж үздэг байгаа. Одоо Америкийн нэгэн улсад 80-ад онд нэг секси хувьсгал гэж гарсан л да чөлөө секс гэдэг. Тэгээ энэ байдал чи өөрөө Америкийн улсад бол маш аюултай байдал орсон баг. Одоо тэрнээс чи болоод энэ одоо бэлгийн чиг хандлагууд дээр нь одоо спид доох гарч ирсэн тий. Тэгээд энийгээ сүлд ойлгоод аливаа нэг юм жоохон бас юм хязгаартай байхгүй бол энэ чи болохгүй юм байна. Бүр хүнд одоо хүнд төрлөختнөө байхад ус мөхөх юм байна гэдэг байдлаар бол одоо харсан. Тэгээд энэ гэр бүл гэдэг зүйл бол их хэрэгтэй юм байна. Нэг нэгэндээ үнэнч байх, бэлгийн нэг хамтрагч гэдэг чинь цаат хүнээ бодхоос илүү өөрийгөө бодож байгаа юм байна. Энэ үнэнч байна гэдэг чинь үүрэг бол биш юм байна. Энэ бол өөрт хэрэгтэй зүйл юм байна. Өөрийгөө асар том хамгаалж байгаа байна гэдэг тэр ухамсарыг л одоо суулгах хэрэгтэй гэж би хэлэх гээд байна л да тий. Одоо хүний тарих бол юм алдаатай бодолт айгүй кодлогддог байхгүй. Одоо зөв ч гэсэн буруу ч гэсэн тэрийг л ингээл хүчжүүлээд ингээд байх юм бол тэрийг сонирхох магадлал нь өсөд байна. Бас нэг жишээ хэлбэл Америкийн нэгэн улсад чинь сохой закон гэж нэг хуурай хууль гэдэг нэг архийг маш хатуу хоригдсон шүү дээ тий. Тэгээд тэрнээс болоод бүр их байдал орсон гэдэг. Бүр их харигдал болсон, бүр их одоо мафийн шинжинд орсон, бүр их одоо сөрөг одоо үзэгдлүүд нь тий нийгэмд гараад ирсэн. Тэгээд сүүлдээ дийлэхгүйгээр заа болиё гэдэг суулж тавьсан та агаар нэг л гэж би хэлэх гээд байна л да тий.